Та яагаад өөрийгөө ерөнхийлөгч болох ёстой гэж бодсон бэ? Юугаараа та бусдаас илүү вэ? Би бусдаас гоц биш. Гэхдээ хинээс ч дутуу биш. Өөрийгөө гэрээ зассан, зорилгодооч хүрсэн. Дараа нь төрөө төхөлөөрөхөд гар үеэрээ оролцохоор шийдсэн. Эх орон байгуулалт дэлхийг хайрлж, хамгаалахын төлөө гол анхаарлаа хандуулж ажилласан. Ахис төвшилж гарсан. Гэтэл нэг зүйл сүүлийн жилүүд сэтгэлийг нь маш ихээр зовоох болсон. Тэр бол бидний үндэсний эв нэгдэл. Улс хүчирхэгчийн язгуур нууц бол эв нэгдэл юм. Монгол төрд жудаг дутагдж байна. Улс төрчдийн эрх ашигынхаа төлөөх намчархаж бүлгэрхсэн тэмцэл тэдний эзэмшдэг мэдээллийн хэрэгслүүдээр дамжин нийгмийг бүхэлдэн талтсан, хуваагдсан байдалтай болгож байна. Монгол хүн нэг нэгнээ үгүйсгэх, шүүмжлэх, басамжлан доромжлох, дорд үзэж үйл идэх хандлага хэдийдлээ. Маш том боломж биднийг хүлээж байна. Харин бид хоорондоо талцаж намчрахсаар үүнийг би өөрчлөнө. Монгол хүний уугуул хүлээцтэй нэгнээ хүндэтгэдэг зан, хов ярьж хүн муулдгүй, жудаг, ахмадаа хүндэтгэж үе хинтэйгээ нөхөрлөн ирээдүйн үедээ итгэдэг холч ухааныг сэргээнэ. Хөгжил рүү хамт алхаж, хамтдаа сайхан амьдрахын тулд нэгдэн зүтгэх ёстой. Намайг нийгмийн нэг хэсэг басамжлангуй харж байгааг би мэдэрч байгаа. Тиймээ би тамирчин хүн. Гэхдээ тамирчин хүн ард түмнийхээ их хайр хүлээлт, итгэлийн дор тэмцэж, эцэст нь агуу ялалтаар эв нэгдэл их хөөр баярыг авчирдгийг бид бүгдээрээ мэднэ. Би ард түмнийхээ эв нэгдлийг зангидаж, их хөгжлийг бүтээн хүчирхэг Монголын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ амлаж байна. Танд баярлалаа. Таны зориг доо хүрдэг чадварыг бид мэднэ. Таныг сонгож, зөвийг дэмжинэ.